Сайн байна уу эрхэм үзэгчтэй. Хотоос хэдхэн километр гарахад ийм сайхан байгальтай газар таарлах юм. Хүний амьдралын хэв маяг хүсэл мөрөөдөл хязгааргүй. Ер нь санаагаар болдог бол энэ үеинд нэг урц бариад ой манаач шултгаа хийгээд амьдрах юмсан, хотын стрессээс зугатаах юмсан гэж олон хүн гэж боддог ч байж магадгүй. Эсвэл цоодлын хулангийн хэлсэн шиг зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л нэг амьдрах юмсан гэж олон хүн боддог баг. Гэхдээ хүн нийгмийн амьтан. Хоттойгоо, олон түмэнтэйгээ, хотынхоо стресстэйгээ бүгднтэй хамт баймаар байдаг. Тэгэхээр эрхэм үзэгч танд яг таарсан тийм нэгэн амьдралын хэв маягийг хайхаар манай нэвтрүүлгийн эхний дугаар бэлэн болоод байна. Энэ бол лайфстайл нэвтрүүлэг. Эрхэмсэг үзэгчтэй ая тухтайхан агаар сайтай газар хайсаар байгаад би одоо бэлтхийн аманд ирээд байна. Энд манай урлагийнхнаас их олон хүн амьдардаг юм байна. Сая хүнээс зам асуусан чинь энэ амыг Чукагийн ам гэж нэрлэж байх юм. Харангийн Чукаг нэрлсэн хэрэг л дээ. Яагаад гэвэл Чука өөрийн гараар 3-4 байшинг гардан бариулж, зургийг гаргаж, дотор нь амьдэрсэн тийм туршлагатай хүн билээ. Тийм болохоор My House буланга Чукагийнхаас та бүхэнд бэлтгэх гэж байна. Ер нь My House буланг эрхэм та бүхэнд зориулж House яаж амьдрах вэ гэсэн амьдралын хэв маягийг хайж үзүүлэх юм аа. Эссэн энд 3-4 байшин байгаа гэж 3 байшин байгаа гэсэн. 3 байшингийн хамгийн эхний байшингийн экстерьертэй танилцаад зүүн гар талд бол одоо Чукагийн хамгийн анхны бүтээл болох House байна. Small house. За энэ чи 2000 3 4 онд байна уу? 5 онд ч байна уу? Барьсан юм аа. Тэгэд зүгээр миний зүгээр дуртай юм биш байхгүй. Би ийм гурвалжин сонгоход их дуртай. Тэгээ энэ одоо галтгооны хэсэг байхгүй. Энэ гурвалжин хэсэг. Тэгээд ингээд ширээгээ тавиад ингээд сунгууд сайхан ийшээ оомаа харагдана. Тэгээ дээр нь яг онцлогны өрөө. Манай аав юу яадаг байш их барьдаг байсан байхгүй. Тэгээ их амжиргатай хашир байшин бариад одоо байшин барина гэдэг чинь одоо яг ийм байшин биш шүү дээ. Хөрхи дээр үеийнхэн чинь нэг одоо нэг ийм шавар тий хашаа байшин гэдэг юм байна. Тий байшин бариад хүнс зардаг. Тэгээ би бас аавыгаа дөрөөцсөн юм шиг байна. Тэгээд нэг арай жоохон нэг дизайнтай тий. Энэ ам чи юу ч байхгүй хат нь одоо ингээд зам тавиал тий. Нөгөө 380 татаал энэ айлтайгаа хамтраал тий. Юу ч байхгүйсэн. Энэ одоо дараагийн байшаа хоёрыг бол улаан гараараа усч байхгүй, тогч байхгүй барьсан байхгүй тий. Тэгээ тог нь эхлээд усны ирчгээр одоо тэгээд зүгээр миний ингээд барьдаг, өрдөг гэж юм юу яхаа би нөгөө бүх зураг гаргадаг. Тий, ичмээр нөгөө нийтгэл нэ шиг л ичмээр дэв шиг нэг хаашаа дөрвжин ийм нэг хятадд явж байгаа нэг ийм зузаан цаас авсан. Ийм зузаан. Тэр нэг дөрвөлжин шогомтой. Гэхдээ арай жоохон том ийм хумсан юм шиг. Тэгээ хаашаашаа 1 м гэж бодно л та тэрийг. Тэгэл 1 м-ээр гээд зураал өөрөө зурсараа гад ингээд байсан. дараагийн байшин зарчи. Дараагийн байшин нь Испани маягийн байшин. Бас модын тайраагүй. Яг ингээ модоор нэрсэн. Энэ дээр сайхан суугаал. Ийшээ харц марц. Доороо гараажтай. Яг энэ балконыхаа доор 2 машины гараажтай. Налуу ашиглаад. Энэ чулуу бол одоо бороо шороо орох тусам мөнгө орно. Нөгөө даш малбарын хэлдгээр дарамжлуулах тусам улам мөнгө орно. Далайн борхон очиг олон тад гэлцэн гэж. Энэ чинь хүүтэн тэр нарны илч сайн авах ёстой гэж би ойлгодог байхгүй. Тэгээ өдөр нь сайхан нарны илч ягаад дулаахан болгочвол 100 баг дээр нь тавьчих штеп. Тэгээ тийм 100 ч бас ухаалаг гэрээсээ өдөрдөн. Нэм нь хасна. Энэ бол одоо ингээл насны. Одоо чи ингээ 2 3 хаус барьсан учраас одоо жоохон туршлагатай. амьдралын хэв маяг шүү дээ бас нэг тий.
Одоо хобби гэхэд арай цаашийн гэхдээ Тийм. бүтээл талбай юм байна. Барих шаардлага гарч ирээд хэв маяг маань ямар болох вэ гэд бодно шүү дээ. Өөрсдөө амьдрах юм чинь өөрсөндөө тав тухтай. Тийм хэв маяг дизайныг сонгох хэрэгтэй байхгүй. Энэ хашлганы дизайныг би өөрөө бас хийсэн байхгүй. Энийг үү? Тэгээ цацарж байгаа нар. Цацарж байгаа нар. Тий. Айл болгон одоо нэг тиймэрхүү нэг ижлэх юм байдаг шүү дээ. Одоо тэр айлын шиг нэг ижлэх. Энэ уул нь би хараар бодсон байсан тий. Энэ айл ингээд сарлаар будаа хийсэн байлаа. Хараар бодож энэ гоё нэг контраст нь гарч ирэх байхгүй тий. Тэгээ энэ булангийн цонхоо шүү дээ тий. Энэ булангийн цонхыг би бас өөрөө бодож гаргаж ирсэн байхгүй. Яаж энэ дээрээ даацаа авах вэ гэх нэг барилгач чинь бодвол тэгэнгүүт нь би доошоогоо шууд торбоо явуулаад дээш нь бас торбоо явуулаад даацсан тэргээр нь авуулаад зөвхөн энийг бол бүрдсэн тах. За тэгээд энэ доотлын шар өнгө энэ ханны шар өнгө байгаач тэгэнгүүт хундаа нарийн жахан хүнд болоод дээшээгээ хөнгөрөөд хундаамын хүнд харагдах хэвээр байлээ л дээ. Ер нь бол байшингийн суурны хундаам. Одоо хундаам ч явахдаа одоо энийг одоо барилгачид юу гэж нэрлэдэг юм бэ сайн мэдэхгүй. Хүрээ. Тэгээ доотлын хүрээ тий. Ер нь бол дараа нэг хоёр давхар биш. Тэгээ хоёр давхар. Яг хоёр давхар хийгдсэн ийшээ нэг уул нь өндөр. Тэгээд шууд би бол нэг давхар хүссэн байхгүй. Нэг давхар хийж дээр зэрэг нөгөө юу н дээвэр нь ингээд тэр газартайгаа яг газартайг төвшөнтэй яг харах гэдэг. Хүн шууд ингээд харах. Тэгэнгүүт аргагүй их хоёр хийсэн. Тэгээд энэ хагас каркасан цатхуун байшин байхгүй. Тэгээд нэг ийм дизайнтай байшин барьсан юм да. Гацархан жижиг өвөл хөтөн байна гэдэг. Тэгээ энэ жаад ингээд дотроос балконоор гараад ирэх юм. Энийг би сая тэр уу булан гэдэг газараас авсан байхгүй. Тэгээ хаана энэ мод ингээд чулуу тэрсэн байна. Яг ингэж ургаад тэгээд энэ чулуу ийшээгээ ороод яац. Тэгээ одоо энд нэг усаа хэрэглээр хийн. Юмнуудаа бүгдийг нь харуулад ирсэн. Тэгээд урдаа урт шаттай. Хормын урдны шат гэж нэрлэлсэн. Цэн. Тэгэж их юм үзэгчтэй. Би энэ чукатай ярьж байгаа өнөөдрийн энэ яриа намайг одоо өөрийнхөө амьдралын хэм маягийг сонгоход маш их нөлөөтэй яриа гэж бодлоо. Ер нь бол бүтээч хүн юу ч харчаад бүтээч сэтгэл идэг байх гэж би боддог. Чамд баярлалаа. Одоо дахин уулзна. Яагаад тэгэхээр би энд одоо чамтай сасет байна. Тэгэхээр сасет болохоор чамаа нэгэн удаа би өөрийнхөө одоо тэр байгаа орчиндөө урьж бас зөвлөгөө авнаа гэж бодож байгаа шүү. Өнөөдрийн уулзалтанд талархаад манай тэмдэглэлийн эвентэйгчийн бэлгийг гардуулаа энэ Монголд одоо тэргүүлэгч хатан сүхийн хатан сүх тааж үзтээ. Гэтэ ийм жоох юм уу те? Танаа спонсор жоох ихээхэн шиг юм уу зүгээр юм шүү. За яагаад баярлалаа. Хатан сүх хэрэглэдэг. Бас зүгээр шүү. Сайн байна уу? Ард руу явъя. Би бэлгийн аманд байрлах 4 улирал тоглог хотгонтой танилцчаад явж байна. Ер нь хүн ямарваа нэгэн шийдвэрийг гаргахдаа сэтгэл хөдлөлөөр биш бодит байдлаар тулгуурласан тийм чамбай шийдвэр гаргах хэрэгтэй гэж би боддог. Тийм ч учраас би мэрэгжлийн хүнтэй уулзаж хаус захиалгынхаа өмнө шийдвэр гаргана гэж бодож байна. Энэ бол money болон эрхэм та бүхэнд money болонгаараа бид банк, санхүү, зээл тусламж, дээрээс нь даатгалын талаар ер нь мөнгөтэй хамаатай бүхий л асуудлыг хөндөг болно. Ингээд money болон эхэлж байна. Энэ болондоо үл хөдлөх хөрөнгийн мэрэгчлэлийг урьсан байгаа. Яагаад урьсан бэ гэхээр хүн одоо амьдралынхаа хэм маягийг өөрчлөхөд заавал өөрийнх нь орчин
өөрчлөгддөг юм байна. Эсвэл орчингоо өөрчлөхөөр хэм маяг нь өөрчлөгддөг юм байна. Тэгэхээр яг хүн одоо өөрийнхөө сууц, байр, тэр амьдрах орчноо сонгохдоо яг юуг анхаарах ёстой вэ гэж хамгийн гол нь. Байр байшин сонгож байгаа. За ер нь хэрэгцээтэй хүн болгон дандаа нэг юм шат хахиулсан өнөөдрийн байж байгаагаас илүү сайныг авъя гэсэн тийм л одоо мэдээж хүсэлтэй тийм ээ. Тэрнээс дордуулна гэж бол бодож өөрчлөлт бол хийдгүү. За тэгэхээр өөрийнхөө одоо амьдрах гэж байгаа орчин ямар байхаа гэдэг мэдээ санхүүгийн нөхцөл байдалтай нь уялдахаас гадна амьдралын хэм маягтай бас давхар их уялдж идэг. За энэ дээр жишээлбэл хамгийн түрүүнд эрүүл тухтай орчин байхаас гадна өөрийнх нь одоо сургууль, ажил цэцэрлэгтэй тэр болгонд хүүхдүүдийн сургууль цэцэрлэгтэй ойрхон ийм амар тайван орчныг л хамгийн түрүүлээд сонгодог л таа. Одоо үйл хөдлөх хөрөнгийн арилжаа хийдэг хүний хувьд одоо яг байшин сонгох гэж байгаа эсвэл одоо байр авах гэж байгаа хүмүүс юу илүү их анхаарал зөв байдаг вэ? Дараа нь зарагдах уу гэдгийг хамгийн бодох хэрэгтэй. Өөрөө чи худалдаж авсан үнээс арай жоохон өсгөөд заах боломжтой юу гэдэг. Бид нар үйл хөдлөх хөрөнгийн 8 арилжаа хийгээд бас 10 жиж болж байгаа. Тэгэхээр үйл хөдлөх хөрөнгийг үл хөдлөх биш манай балансын хөдлөх хөрөнгө байгаа мэтэр өөрөөр хэлбэл дараа нь энэ үнцэнэ алдахгүйгээр нэг тийм төв багтаагаар борлуулах боломжтой юу гэдгийг хамгийн түрүүнд харах хэрэгтэй. Тэгээ тэр нь юу хэрэгтэй вэ гэхээр мэргэжлийн мэдээж зөвлөгөө хэрэгтэй. Мэргэжлийн байгууллагын хүмүүстэй хандаад зөвлөгөө авчдаг байх хэрэгтэй. Хоёрдугаарт нь энэ үйл хөдлөх хөрөнгөд хамгийн гол юм бол байршил гэдэг. Чанар гэхээсээ илүү шүү. Манай нэвтрүүлэг би болохоор тэр 4 удирдал хотгонд төвхний гэж ер нь шийдэд байгаа л да. Гэхдээ мэргэжлийн хүний одоо зөвлөгөөг авбал ихэд байрлалтай 4 удирдал хотгон. Улаанбаатар хотоос хамгийн ойрхон шурдан гарч болох цэгүүд өөрөөр утаанаас холдож болох гэж би харсан. Нэг очиж үзсэн. 17 км байсан билүү? Тийм баг. Тийм хотын төвөөс. Тэгээд тэр хоошоо чинь нүү шинээр зам тавьчихсан. Ирж очиод их төв багтаа болцсон байлаа шүү дээ. Тэгээд төлөвлөлтийг харахад бол бас хөрхөн яг дөрөвний нөгөө хэлдгээр дэд үтсийн нэгдсэн байдлаар шийдчихсэн байна. Ганц нэг single house байдлаар төлөвлөлтөө чинь 20-30-аад айл байгаа гэсэн. Тэгэхээр бас тэрүүхэндээ хөрхөн төхөнсөн тохилог тийм хөрхөн отхон болж болохоор харагдчихжээ л дээ. Би төгөлдөр хуур ингээд тавиад мебель шиг тэрнийг ингээд сэтгэж байгаа хүнийг харсан л да. Гой төгөлдөр хуур тавиад ингээд хөөх энд яг юу болох гэж байгаа ингээд би асуусан чинь надаас айгу гайхаж хараад байлаа. Эцрээр засал мосл илгэж байгаа хүмүүс өөрсдөө тав туханд биш зочиндоо зориулж хүнд харагдгаа одоо юм хийлгээд байдаг. Яг үнэ. Тэгэхээр тэр бол асаргуул багт. Одоо бол урд нөгөө одоо юу гэдэг гэр оронд авч яг мэдээж айлтгал багтаа гэр найзлагтай авчрах байдаг баг. Гэхдээ хамгийн гол тав тухч нь өөрөө байх гэж. За ингээд ер нь амьдралын хэм маягийн бас нандин нэг учрыг мэрэгчлэн хүний амнаас сонсох сайхан байлаа. Ингээд гэр бүл чинь эрүүл нэг сайн сайхныг хүсээрэй. За үлдээ. Бидний хүрээлэн байгаа орчин дизайнтай байн хамаатай байдаг. Идэж ууж байгаа, эдэлж хэрглэж байгаа бүх зүйл дизайнтай хамаатай. Тийм болохоор өөрийнхөө амьдралын хэм маягийг өөрчлөх гэх юм бол өөрийнхөө хүрээлэн байгаа орчныхоо дизайныг бас өөрчлөх шаардлагатай. Тэгэд ч би сая цовоотой ярьлаа л да. Цовоо маань мэргэжлийн дизайнер биш ч гэсэн дизайны талаар маш их туршлага хөндлөсөн авьяаслаг нэг өсгөө. Ер нь манай дизайн лайф болон эрхэм та бүхэнд амьдралын хэм маяг
гэр орчны интерьер дизайны тухай байнга шин содог мэдээлж авах болно. Ингээд би болохоор чамд одоо телевиз үзэхтэйгээ цуг ирлээ гэж хэлж болно. Ягаад тэгэхээр лайфстайл гэдэг нэвтрүүлэг хийж байна. Энэ болохоор хүний амьдралын хэв маягийн тухай. Ер нь бол хүний амьдралд одоо бүх юм дизайн байгаа. Тэгээд би чамайг дөнгөж саяхан Америкт сургууль сураад ирлээ. Тэгээд шинэ одоо студи бий болгож байгаа гэдгийг чинь сонссон. Тэгээд чинь чамайг уран гартаа айгу олон юм хийдгийг чинь мэдэх болохоор зүгээр нэг юм дизайн байхаас гадна амьдралд яаж хэрэглэгддгийг тэ хүн дизайныг өөрөө яаж шийдэж явах ёстой энэ тухай ч бас зөвлөгөө авах гэж дуудсан юм аа. Би хүнд юу гэж хүн зөвлөгөө өгөх хэмжээний биш зүгээр яг өөрөө хийх хэмжээний дий чи мэдж байгаа шүү дээ. Би ч бас тэгж бодохгүй юм шүү. Ягаад тэгэхээр чамаас би зөвлөгөө авч ирсэн. Найзууд чинь дандаа зөвлөгөө авдаг. Тийм болохоор чамайг одоо зөвлөгөө өгөөч гэж хүсэж байна. Дээр нь чи энэ юу хийж байгаа вэ? Би хүнсээ зөвлөж явна. Хүнсээ зөвлөж явж байгаа бол их сайн танай зочлох санаатай. Тийм болохоор чи ямар хүнс авж байгаа юм тэнд чинь би туслалцъя. Ингээд би чамайг шинэ нөгөө хувцсны өрөө хийсэн гэдгийг сонссон болохоос очиж үзээгүй. Цагаан паркетны түүхийг бол би сайн мэдж байгаа. Өөрөө явж авдаг уу? Тий. За тэгэхээр чин цаг идэлж байна. Мэдээж чи цаг зав багтай юм байгаа. Гэхдээ бид их хурдтай. За зохицуулаа юу яа? Найзтайгаа ойр дуулцаагүй юм чинь. Тэгээд багийнхаа найзыг хэлж яхад нь одоо зөвшөөрөөд тэгээд хурдан ажиллаа амжуул идэх үү. За тэгээд за бид тэргийг чинь төрчихөө. Би төрчихье. За хоёул зэрэг төрчихөө. Ер нь алим авах дуртай. Эдний дэрсэн альмууд нөгөө солонгосоос шууд онгоцоор ирдэг учраас их сайн байдаг байхгүй. Тэгэхээр өглөөдөө ер нь бол үлээлгэн дээр нэг аяг усуурчаад тэгээд ардаас нэг ийм сайн алим идчих юм бол бас биеинд их сайн. Би чамайг урьсан бас учир нь юм л да. Интернетээс харсан ч гэл гоё дизайн байна тий. Тэгэл юм дизайны зураг зурчдаг хүмүүс ч байна. Тэгэхдээ амьдралын хэрэглээтэй ойрхон байх. Одоо яг чиний ярьсан эмэгтэй хүний одоо хэрэгтэй 13 зүйл цүнхэнд байдаг гэдэг шиг тий. Айл гэрт яг ямар хэрэглэгддэг тийм дизайн байдаг вэ гэдгийг сурж авах гэсэн. Тэгээ хүмүүс өөрийнхөө сонирхлоор л мэдээж байдаг. Тэгээ өөрийнхөө сонирхлын дагуу хүн яг хүснээр амьдарч ивэл энэ бол яг хүний амьдралын хэв маяг тий. Тэгээ тэр амьдралынхаа хэв маягийг хүн өөрөө л бүрдүүлдэг. Өөрийнхөө хүснээр л бүрдүүлдэг шүү дээ. За мөг нэш ороо. За. Би бас айл тоосон ирэхгүйгээд. За. Надад бэлэг юм уу? Тийм, жимсний. Баярлалаа. Жимсний баглаа. За баярлалаа. Яасан гоё. Махан бүтээгдэхүүний ээжс. Цаваагийнхаа гэрт зочилж ирээд байна. Ингээд амьдралд хамгийн ойрхон байдаг дизайныг чамаас сурч авах гэж ирлээ. Ер нь хэрэглээнд их ойрхон. Ер нь бол эргономика гэж ярьдаг. Тэр нь бол Эрдэнэтэд энэ славян эрдэнэтэд зохиосон гэсэн ингээд юм хүн ингээл тийм юм хөрөлцөөтэй хэрэглээнд ойрхон байх тухай.
Тэгэхээр танаа галтгойг хараад би үнэхээр бас гайхаж байна. Энэ тухайд хоол идэхдээ сайн ярьж болно. Харин хуцсны өрөө чи өөрөө зохиож хийсэн гэсэн тэр бас надад их сонирхолтой санагдаад байгаа юм. Чи намайг мэдэн шүү дээ. Найз нь бол угаасаа тийм ингээд нөгөө олонд амьдралаа нэгт илгээд ах дуртай биш те. Нэгэн ч миний одоо ингээд амьдрал телевизийн нэвтрүүлэгч болохоор хүмүүст ингээд би өөрөө илгээдэг болохоор миний амьдрал бас нэг тийм ил байгаа хэрэггүй гэж боддог. Тийм ч учраас нэг одоо юу гэдгийг ойр дотныхоо л хүмүүсийг гэртээ авчирч гэрээ үзүүлнэ өгөхөөс шүү дээ. Санаа зовоод идэм аа. Тэгээ яг би бодохдоо чиний өөрийн чинь бүтээл те одоо яг ялангуяа чиний түрүүний тэр үг надад айгүй таалагдсан л да. Өөртөө таарсан, өөртөө таалагдсан тийм юм одоо тийм дизайн донд байна гэдэг бол хамгийн чухал. За ингээд ээж маань ойдлын юм шээ. Уран бүсгийн яг нөгөө гол юунаас нэг хэлж байна. Хаач халтан хийж байна да. Энэ даав бол надад их таалагдчих байна. Тий, наадгаар чинь ингээд ор хүнжлийн даав, дэрний ууд, Цамц хийчмээ даав юм шүү. бид нар нөгөө театрт тогтож байна гэдэг гэсэн шүү дээ. Өөдөөс гэрэлтэй. Яг л нүүрний бодолтой айгу зүв болдог гэж ярьдаг шүү дээ, тий. Тэгдэг гэсэн байхгүй. Тэгээд одоо ингээд өөдөөс гэрэл харж штэ. Ялангуяа ийм нөгөө зөөлөн сүүн гэрэл ингээд харахаар нүүрний бодолт их зүв болдог. Энэ миний хайртай жүжигч. Тэгээд охин маань миний төрсөн өдрөөр ингээд 6 хонд билээлжсэн юм шүү дээ. Миний охин бас төрсөн өдрөөр энэ том жаацтай зураг билээлсэн. Энэ хоёр шүү дээ. Бид нар ч урлагийн хүмүүс болохоор тоглолтын плацнаас ахуулаад бүр ингээд хувцас хийхдээ айгу хүндрэлтэй болчдөг байхгүй зүгээр шкафанд. Тэр нь дан толиор ингэж хийснийг би бол ер нь бол хараагүй мэн. Анхудаа л харж байна. Тийм бүгдийн өөрийн тал хэлгэнэ ихчнэ гэдгсэн байхгүй. Тэгс чи бах тийм сонио өөрөө байд юм уу хичээг нь байна ихчнэ хэлэх гэж байна л гэдэг байсан. Тийм наадмын ийм цуврал зураг бас миний охин Лондонгоос ээжтэй авчирч өгчээсэн. Билгийжээс энэ Мерлин Монрогийн. Мерлин Монро байна. Их сайн залуучууд харин яасан. За энэ хэсэгт бол цүнх байх юм байна. Ишиг Энэ болохоор болохоор өлөгдөг хувцснууд байх юм. Тэгээд офис мэйгийн хувцсууд дээлтэй гэж ингэж юм байна тий. пижак маягтай гэдэг юм. Тэгээд Пижак. одоо эвхдэг хувцс гээл дараагийнх нь юу. Тэгээ нөгөө тоглолтын плацнууд тэгээд одоо юм байх жишээ. Одоо энэ тоглолтын плац чинь ингээд нөгөө уртаараа ингээд хийх газар болчихгүй. Зүг. Нэг тоглолтод нэг хувцас одоо жишээ хийгдээд идэх үстэй ерөнхийдөө. Тэгээ яг нэг хүүхдтэй ингээд хутлаа ингэж хийлээ болно гэсэн чинь хичээ би ингэж хийж үзээгүй шүү дээ. Тэгэхээр энд үзнэ одоо Сурнаа. хичэн заагаад өгнө гэж байгаа. Тэгээд эндээ юм иргэдэг нуустай байл зүгээр гэдгийгсэн аахгүй юу? Тэгчдэг юм уу? Ингээ нууц хотнууд нь гарч ирсэн. Өмсгөө хутлуудаа хойртлын игнэрөө хийгээд тэгээд одоо өмсөх хутлуудаа уртлын игнэрөө хийгээд ингээл бас арай зүгээр юм уу? Энэ нөгөө балконоо очиад ингээд сунгаад энэ чинь балкон байсан биз дээ. тий тэгээд ийм сандал хийдгийг яасан гэхэд намайг Лондонд байхад ингээд Английн айлууд ингээд дандаа ийм цонхныхоо юм ингээд суудаг. Тийм мэдсэн гэсэн юм. Яг нөгөө гардгүй балкон байснаас бас тий зүгээр ингээд энийг ашиглаж бас хэрэггүй байснаас Нэг сайхан балкон байгаад байдаг. Гардаггүй тий. тий. Энэ бол одоо манай яг ханны өргөн байхгүй юу? Зөндөө суудаг ч яа гоё юм. Тий. Энэ ханны маань өргөн байхгүй юу? Одоо энэ нөгөө балкон байсан ханны өргөн. Тийм байгаад. Ямар өргөн? Тий. Тэгээд нөгөө дээр үед Оросууд барьсан болохоор бас их юутай өргөн. Тэгээд тэрнийх нь энд ингэж парны алт хэлж байгаа ингэж хэлчихсэн. Тэгээ яг өөрөө л энд нь юм байвал зүгээр энд нь тийм байвал зүгээр гэсээр бод. Ер нь өөрөө би нэг юм жижигэн цуглуулах их дуртай. За ер нь нэг ийм сарнаа цэцгэнд их дуртай. Цагаан өнгө хоёрыг асууж хийсэн биз дээ ер нь тийм үү?
Тэгээ ер нь бол би өөрөө их цагаан өнгөнд дуртай. Тэгэл бас сарнаан дуртай юм уу да. Тэгэл энэ хоёр ингээ хосолчдیں۔ Миний юм дээр ингээ. Ялангуяа галтгоонд бол галтгоо цэвэрхэн цагаан байх айгүй зүгээр гэж боддیں۔ Ингээд үчийн цагтаа ингээд цоогийн цохон дээр ингээд суугаад хөлөө гисгээд байж байгаа. хондог минь тулгаад ингээд сууж байхад сайхан усны шажигнанд Зөндөө олон энэ бол үнэхээр хүмүүс. гоё зүйл байна. Яг галтгоонд яг ийм хэсэг хэрэгтэй байдаг юм байна. Ер нь бол чи дизайн гэдгийг яг юу гэж ойлгож байна? Хүн үзэгч гэдэг юм уу, бий гэдэг юм уу? Дизайныхаа тухай ойлгох юм бол яаж ойлгох ёстой вэ? Хүн болгон өөрөөхөө л дизайныг бүтээдэг гэж боддог би. Яагаад тэгэхээр жишээлбэл зарим хүний одоо читерийн жишээлбэл ингээд дизайн хоорондоо таарахгүй шүү дээ. Яагаад тэгэхээр би өөрийнхөө ертөнцөөр чи өөрийнхөө ертөнцөөр дизайныг бүтээдэг болохоор би өөрийнхөө хүснээр чи өөрийнхөө хүснээр бүтээх юм чинь өөр болж таарж байгаа байхгүй. Тэгэхээр хүн өөрийнхөө хүснээр олон хүнд таалагдсан дизайн бүтээж чадах юм бол тэр одоо нэг паблик бүх хүмүүс таалагдсан дизайн болдог. Яг өөрийнхөө шал өөр юм хийсэн сууж байгаа хүмүүс байдаг шүү дээ. Тэгэхээр одоо би жишээлбэл яг өөрийнхөө бас өөр юм л хийсэн сууж байгаа шүү дээ. Тэгэхээр хүн өөрийнхөө дизайныг бүтээдэг. Тэгэхээр өөрийнхөө хүссэн одоо сонирхсан дуртай стилээр юмыг зохион бүтээхийг л одоо дизайн гэж хэлэх байхал гэж би өөрөө тодорхойлоод байна шүү дээ. Чи саяхан Лас Вегаст сургууль явуулж байсан. Яг юуны сургууль вэ? Лас Вегаст би 1 сард сургууль яваад тэгээд Америкийн одоо хамгийн их хүмүүсийн мөрөөддөг, дэлхийн хүмүүсийн мөрөөддөг хурим хийдэг одоо хамгийн гоё газар бол Лас Вегас гэж хүмүүс ярьдаг. Яг нь ирснээс хойш л яг Авструуд Монголд ирж хавар бараг 100 да 5 сарын сүүлээр Veni Vice-ыг хийсэн. Тэгээд тэргээрээ бид нар бас юу хийж гисэн л да. Монголд одоо ARF гэдэг нөгөө босоо ятга энийг тоглодог хүн бол одоо ингээд тасарч байгаа. Тэгээд тийм болохоор дөрийн театраас бас санал тавьсан. Энэ дагуу ингээд яг Veni Vice арга хэмжээг Монголд Улаанбаатар улс төрөнд зохион байгуулад тэгээд 2 ARF-чин нэг удирдаач одоо бэлтгэж явуулах зардлыг Veni Vice хийж одоо олсон байгаа. Тэгээд 3 хүүхэд сургуульд явуулсан бас. Тэр бол их том амжилт гэж бодож байгаа. За тэгээд тэрний дараа нэлээд олон хурим найртайч сарууд өнгөрлөө. Тэгээд олон ч хурим найр хийлээ. Тэгээд яг зарим хурим найрныхаа зурагнаас үзүүлж болох юм тийм ээ. Тийм. За ингээд цоогийн эрэхтэй би дандаа намттай хоолоор дайлуулдаг. Энэ удаа ч гэсэн бас намттай хоолоор дайлуулах нь арааны шүс үнэхээр асууж хэлж байна. Эхнээс нь тавглий ингээд их үзэгч ч гэсэн бас үчийн цагаар маань нэвтрүүлгийг үздэг. Тэгээд та бүхэнд ч гэсэн сайхан хоолоорой гэж хэлээ. Манай ажлын хүүхдүүд их дуртай. iPad чиг юм урдаа барьсан ингээд харахаар бүх юм автомат онгоогоод гэрэл мэрлээ бүдгэрүүлээл ингээд бүх юм ингээд тийм заа бодож чинь сүмсч болохгүй ч гэх юм уу те ингээд тийм болохоор хувцас ингээд байнга тохируулах шаардлага гардаг. Зураг сошин идэхгүй, спагетти идэхгүй, хадал гэдэг тахгүй юу. Тэгээд Баяныг ингээд маринад хийгээд жоохон байлаа. 230 минут. эрхэм үзэгчтэй амьдралын хэв маягийн эрэл хайгуул маань дөнгөж эхэлж байна. Тийм болохоор манай нэвтрүүлгийн олон адал явдал таныг хүлээж байгаа. Тийм болоод ч би энд амьдрахаар шийдлээ. Өөрийнхөө байшингийн цутгсан суурин дээр би одоо яг ирээд байна.
энд миний амьдрал өөрчлөгдөж, миний орчин өөрчлөгдөх болоод Канад модон хаусд орхноо ингээд босчихно. Харин эрхэм үзэгч таныг 7 хоног бүр шинэ дугаартай, шинэ адал явдалтай, шинэ зочинтой, шинэ амьдралын хэм маягийн эрд хайгуултай учруулах болно. Дараагийн дугаар хүртэл баярлалаа.